За бүгдээрээ сайн байцгаана уу? Уулзадгүй маш удсан байна. Та хэд маань энэ хугацаанд ажил төрөл хичээл сургууль гээд нилээн завгүй байв уу? Админ нь ч бас зам уутайхан лээрлээ. За тэр ч яг бичлэг хийгээгүй удсан болохоор өнөөдөр та хэддээ зориулаад 2 сарын өмнө нээлттэй хийгээд байгаа маш сонирхолтой киноны товчлыг хүргэх болно. Нэр нь Per Aspera ad Astra. Латин хэлнээс орчуулбал зовлон бэрхшээлийг давж байж амжилтанд хүрнэ гэх утга агуулгатай уран зөгнөлт адал явдал хосолсон ийм кино байна. Ирээдүйд хүмүүс технологийн ачаар зүүдэндээ мөрөөдлөө бүтээж чадсан ч тэндээ удах тусам бодит амьдрал дээрх аз жаргал, баяр баясгал, өөрийгөө буюу би гэх хүнээ алдах тухай энэ кинонд гардаг. За тэгээд өөр олон юм яриад яах вэ? Лайк, subscribe-ад арсан бол шууд кино руугаа орцгоё. Ойрын ирээдүйд технологийн нэгэн мэдээгээр кино эхэлнэ. Хөтлөгч эмэгтэй ингэж хэлж байна. Сүүлийн жилүүдэд сансар судлалын салбар асар хурдтай хөгжиж байна. Томоохон компаниуд энэ салбарт хөрөнгө оруулснаар сансрын аялал өдрөөс өдөрт олонний анхаарлыг татах болжээ. Хүмүүс эдгээр хөлгүүдийг гаригуудыг холбогч автобус гэж нэрлэж байгаа юм гэв. Хөтлөгчийн яриаг үргэлжлүүлбэл эрдэмтэд хүний хөгшрөлтийг удаашруулах капсул зохион бүтээсэн бөгөөд энэ технологи хүнийг унтаж байх үед нь биеийн температурыг нь бууруулж, бодисын солилцоог нь сайжруулан, эдисийн энерги зарцуултыг нь удаашруулах юм байна. Энгийнээр тайлбарлавал та сансарт байх хугацаанд хөгшрөхгүй байх боломжтой байх нь. Мөн эрдэмтдийн өгсөн мэдээллээр энэ харагдаж буй төхөөрөмж бидний ухамсартай холбогдсон урт хугацааны аяллаа явцад хэрэглэгчийн хүссэн зүүдийг бүтээж өгөх юм байна. Ерөнхийдөө та зүүдэндээ өөрийн хүссэн амьдралаараа амьдрах боломжтой гэж ойлгож болох нэ. Гэхдээ энэ төхөөрөмж асар өндөр зардалтай тул уг компани зорчигчдын сэтгцийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор зөвхөн сансрын аялалд ашиглахаар болсон байна. Гайхамшигт ертөнц, галактик эрхэс бүгд таны хүслээр. Ингээд дүрс солигдож задгай сансарт нисэж буй Мингя гэх хөлөв онгоц руу шигжинэ. Дөнгөж сэрж буй энэ залуу бол манай гол дүр Ши Тянбао. Түүнийг сэрэх үед нь хүлгийн систем ингэж хэлж байна. Сайн уу? Би Мингя үүдхийн систем байна. Бид шинэ амьдрал эхлүүлэх зорилгоор K97 сайлуун гариг руу явах замдаа гарсан. Энэ аяллаа явцад та EMA корпорацийн ажилтны үргийг гүйцэтгэх болно. Та яг одоо энэ системийн хэвийн байдлыг шалгана уу? Манай залуу чилээгээ гаргаснаа шууд л бүжиглээд явчихлаа. Бага байдлыг нь харуул ер нь нэлээд дураараа нөхөр бололтой. Усанд ороод шүд амаа угаагаад удирдлагын өрөө рүү явж орлоо. За тэгээд уйлгаж нэг юм системийг ачаалуулах ба манай залууч тэмдэглэлээ бичээд хэсэг дуг хийж байтал гэнт их нэг юм болохоо байх нь тэр. Нүд сохолжих шахам гэрэл тусаад яг юу болчихв гэж шалгаж үзтэл өнөөх унтлагын системд алдаа гарчээ. Минь хөлөгт асуудал гарсан байна. Ахмадыг яарахтаа сэрээ гэдэг. Уучлаарай, системд алдаа гарсан тул яарахтаа сэрэх гором итгэхгүй болсон. Ахмад 4 жилийн дараа сэрэх тул таны хүсэлтийг биелүүлэх боломжгүй. Хараад идгэж, бидэнд хүлээх цаг алга. Ээжээ, би хоцорлоо. Хөөе чи, шал хостон дутсаа авч орж ирсэн байна. Багшаа энэ миний утас биш ээ. Би чамайг хуулсан гэд материалыг чинь хүчингү олголоо. Багшаа энэ үнэхээр миний утас биш ээ. Асуулт дээр халаасандаа хүр гэсэн байсан. Тэгээд би Түүнийг эндээс халаасандаа хүртэл энэ утас байсан. Та бидэнтэй хамт явна уу? За тэгээд арай гэж харуулуудаас зүхтаад Ахмадыг зүүднээс нь сэрэж чаддаг. Гэтэл яасан гэж санана. Зүүд рүү нь хүчээр орсон болохоор сэрэх үедээ манай залуугийн нүүр аман татцсан, үгээ тод хэлж чадахгүй ярьж муурсан байдагтай болсон байдаг. Ер нь бол хүний зүүд рүү хүчээр орвол тархиныхаа эд эснээс өхүүлж байгаа гэсэн үг юм байна. Хэр олон удаа өөр хүний зүүд рүү орон төдий чинээгээрээ эд эсээ өхүүлнэ гэж ойлгож болох нь. Ингээд Ахмад хүлгийг шалгах явцдаа гэмтсэн их үүсрийг нь олж илрүүлдэгч үүнийг заавал гар аргаар салих шаардлагатай учраас тэд хүлгийн ахлах инженер ноён байгийн зүүд рүү орохоор боллоо. Ахлах өөрийгөө мафийн гишүүн болсноор зүүдэж өнөж үү? Яриха бодоод шууд эхлүүлж болох уу? За тэгэл манай хоёр төлөвлөгөөгөө яриад зүүд рүү нь яваад орчихдог.
Гэтэл юу болсон гэж нүүр амаа цоолцсон, хүзүүн дээрээ шивээстэй мафиан бүдэглэлийн хүнд гаруудын дүр оногджээ. Анги танхим нь үзэгдээд ээж нь хоол хийж байгаагээд эргэн тойрон гажуудсан байгаа нь тэр гурвын зүүд холилдсантай шууд холбоотой юм байна. Битгий. Наад чинь системийн алдаа. Бас хэрв системийн алдаанд хүрвэл ухамсар нь эндээ үрдүлдэж бодит ертөнц дээрх биеийг өөхөх магадлалтай ийм маш аюултай зүйл байх нь. Мөн зүүдний ертөнцид үхсэн тохиолдолд систем шууд сэрэх байдлаар үүнийг програмжилжээ. Тэгээд манай хоёр эхний удаад бүтлгүүцсэн ч энэ удаад арай өөр төлөвлөгөө сонгосон бололтой. Яг сайхан мафиан толгойлогчийн дүрдээ орж байтал ахлах бай замын цаана нэг ууртай нохоо тэрсэн зогсож байдаг. Ашгүй оллоо гэдэгч төхөөрөмж нь ажуудаад бас болоогүй ердөө 10 секунд үлдсэн болохоор Ахмад цагтаа уралдан охоо дараадахлаа. Мэдээж зүүдний ертөнц учраас тэр хоёр цагтаа амжиж чадаагүй байдаг. Ингээд Ахмадын шаардлагаар 3 дахь удаага явж ордог. Тэгтэл манай хоёр хүн биш, зайр мойны самбарын дөрүүд болсон байна. Нэгэнт гарч чадахгүйгээс хойш гээд ахлагчийг самбараар дарж алах гэж оролдогч зүүдний эзэн тийм ч амар өгөхгүй нь ойлгомжтой. Хүний зүүд рүү орох нь маш эрсдэлтэй хэдийч тэд ахлагчийг сэрэхээр ахаад зүүд рүү нь явж орох нь тэр. Хөлсний алуурчд байна. Боссыг хамгаал. Энэ удаад алуурчны дүрээр гартаа буутай яг сайхан боломж бүрдлээ гэтэл сум нь агаар дээр зогсоод хэсэг байж байснаа гинт азарт унчдаг. Яалтчгүй л зүүд юм да те. Яг энэ үед өнөөх зэвсгэлсэн бүлэглэхийнхэн манай хоёр руу жимсээр буудах бөгөөд матрикс шиг бултаад бөөн юм болж төхөөрөмжөө асаагаад түлхэж оруултал тэдний харсан хүн нь ахлах бай биш, харин түүний ихэр ах нь болж таардаг. Харсан хүн болгоноо устгах, тэдний нэг нь ахлах бай байх ёстой гэд зүүд рүү нь ахаад нэвтэртэл. Энэ удаад манай хоёрт буудлагын ажилчдын дүр оногдсон байна. Зүүдний ертөнцид бүх зүйл боломжтойг ойлгоод хоовны сэрэ хутгаараа бүгдийг нь онилдог. Ялааны далавч зүсэм хурц хутгах нь ёстой нүд ирмхийн зуурал бүгдийг нь цааш нь харуулад малгай хувцсыг нь харуул энэ нохой ахлагч бай болж таарлаа. Яаж таньсан бэ гэвэл хүзүүн дэх зүйлд нь хуучин зураг дээрхтэй нь яг таарч байгаа юм байна. Ингээд баахан юм болжуулж ахлах зүүднээсээ сэрдэг. Хүмүүсийн тэнэлхийг сонсохгүй тулд тэрээр нохоо болон хувирсан байх нь. Удалгүй ахлах хөлийг шалгаж үзээд Ахмадтай хамт гэмтсэн их усрийг нь солихоор болцгооно. Тэд эрчим хүчний их усрийг нь солиод яг дуусах гэж байтал хаанаас ч юм гинтгэл солирын бороо гарч ирээд Ахмадыг юу юугүй л хамаад явчихдаг. Ахмада. Овсон тасраад аврах найдваргүй боллоо гэж бодож байтал аз болж манай залуу олсноос нь барьснаар тэд хамтдаа даалгавраа гүйцэтлэн хөлөг рүүгээ буццгаана. Солирын борооны үеэр ахлагч баруун гарынхаа бугууг гэмтээсэн бололтой. Шархандаа тусгай бодис түрхэх бөгөөд энэ хооронд удирдлагын систем ачааллахад ихэнхдээ 5 минут болдог байтал цагийн дараа эхлэх нь манай залууг жоохон гайхшуулаад авдаг. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй юм да. Энэ солир хаанаас гараад ирв? Бас систем нэг л өөр байна. Танд с ิจ ихтэй санагдахгүй байна уу гэтэл хүлэг нь асар том солирын бороотой мөргөлтөхөд ойрхон иржээ. Түгшүүр бидэнд аюу зүслээ. Геймплейс болж хөлгийн зүгчийг алдагдсан байна. Ахмадын хэлж байгаагаар тэд яаж ийж байгаад хүлгийн тэрэгтэйг 180 градус эргүүлж чиглэлээ өөрчлөхгүй л бол хүлэг сүрэх магадлал маш ойрхон болоод байгаа юм байна. Тэд юу хийхээ ярилцаад Ахмад хүлгийн багийнхнаа бүгдийг нь сэрэх гэдэгч систем ачаалж дуусаагүй тул тэднийг хүчээр сэрэх нь тархины гэмтэл авах эрсдэлтэй учраас манай хоёр зөвхөн системийн инженер Ги Ян гэх залууг зүүднээс нь сэрэхээр явж ордог. Гайхсан тэр хоёрыг эргээд хартал хүмүүсийн зүүдэнд байсан зүйлс уул овоо шиг оолоостай байж байдаг. Хөөе. Та хоёр тусламж хэрэгтэй юу? Ги Яно Бид нэгнээ мэдхүл үү? ингээд залууг сэрээснийхэн дараа тэд тэрэлтэд хөдөлгүүрийг ажилуулан солироос зүхтах гэдэгч нөөц эрчим хүч нь хөдөлгүүрийг ажилуулахад хүрэхгүй байгаа учраас нэмэрт хүч авахар бүх хүмүүсийг сэрээж EMA системийг унтраахаар болох нь тэр. Нууц кодо хийгээд сэрээх гормыг ажилуулж эхэлдэл ахлагчийн зүүн гар шарахтай нэг л биш болоод явчихлаа.
Ахмад залууг дуудаад зөвшөөргийн үнэмлэхээ ахуулдагч яг үнэндээ анханасаа тийм үнэмлэх огт байгаагүй юм байна. Ерөнхийдөө манай хоёр зүүднээсээ сэрээгүй, саяны үйл явдал бодит биш, харин Гияны төлөвсөн залмирх байдаг. Өөрөөр хэлбэл манай хоёр зүүдэндээ зүүдэлж түүнд хуурдагдсан аж. Ингээд кодыг авч чадсан тэрээр яагаад ийм зүйл хийж байгаагаа тайлбарлаж эхэлдэг. Хөлөг сансарт гарахаас өмнө энэ бүх хорон төлөвлөгөө ихэлсэн гэж ойлгож болох юм. Системийн цоолхог олоод зүүдний ертөнцийн 60 жилийн турш нэг ч хором амралгүй сууж системийг өөрчилж чадсанаар кодыг өөрийн болгох түүний төлөвлөгөө биелэхээ олсон байна. Үүнийг хийхийн тулд тэрээр системээр дамжуулан хөлөгт гэмтэл үүсгэж бас болоогүй манай хоёрыг хуурж энд авчирчээ. Яагаад ийм зүйл хийхээр болсон бэ гэвэл хэрэв кодыг ашиглан хүмүүсийн зүүдийг зогсоож чадвал хизээч хөгшрөхгүй, тэрээр үхлийг мэдрэхгүй. Мөн хамгийн чухал нь зүүдний ертөнцийн бурхан болж өөрийн ертөнцөө хүслээрээ бүтээж удирдах боломжтой учраас алзууран барин кодыг өөрийн болгосон нь ийм учиртай ахна. Надад орчлон ертөнцийг судлах хүсэл алга. Энэ жигшмээр ертөнц намайг үнэхээр залхааж байна. Ямар ч зовлон шаналлгүй өөрийн ертөнцөө бүтээхэд хинч намайг зогсоож чадахгүй. За тэгээд зүүднээс нь хөөгцснийхөө дараа манай гурав бүх хүчээрээ хөдөлгүүрийг ажилуулад байж байдагч тэд дахиад Гияны зүүдэн дотор зүүдэж байгаа юм байна. Хөдөг салиртай мөргөлдөөд арай гэж ахмадыг сэрээж авлаа. Энэ үед гинт аюулын дохиод угарч хүмүүсийн зүүдийг зогсоох төлөвлөгөө нь бийсэн бололтой. Кодгүйгээр зүүд рүү нэвтэрч чадахгүй учраас тэд нөхцөл байдалтайгаа эвлэрээд нэгэнтээ бууж өгчээ. Ахлагч хадгалсан юмаа уух хооронд манай хоёр энэ даалгавраас өмнөх үйл явдал болоод бас хэнд чилж байгаагүй нууцаа хуваалцдаг. Манай залууг баг багт нь аав ээж нь өөд басан ба тэр цагаас хойш түүнд хинч санаа тавьж туслаж байгаагүй, бас хинч түүнийг хайрлаж байгаагүй юм байна. Уг корпорацид орсны дараа найз нөхөдгөө алдах зүйлгүй тэрээр арын үсгээ зурж хүлгийн багт нэгдэх сонголтыг хийжээ. Харин ахмадын хувьд төрснөөсөө хойш ээжтэйгээ нэг ч удаа уулзаж байгаагүй болохоор хамт байж хайрлагдахын тулд түүн шиг сансрын нисгэгч болохоор сургуулаа төгсөөд шалгалт өгөхөөр шийджээ. Гэвч шалгалтын өдөр ээж нь сансарт даалгавар биелүүлэх үедээ өнгөрсөн гих харамсалтай мэдээ ирж уг мөрөөдх нь сүрсэн хэдийч хөдгийн капсулын ачаар зүүдэндээч болов ээжтэйгээ уулзахыг хүссэн байна. Өөрөөр хэлбэл Ахмад ээжтэйгээ хамт байхын тулд энэ даалгаварт гарсан байх нь. Түүнд одоо энэ хард дискэнд байгаа ээжийнх нь бичлэгнээс өөр үн цэнтэй зүйл байхгүй аж. Ингээд Ахмад дурсгалын зүйлдээ харж байхдаа хөлийг аврах санаа олчихдаг. Ахмадын төлөвлөгөөгөөр хэрэв тэд хөлгийн сүүл хэсгийг дэлбэлж чадвал нэмэлт хөдөлгөөрүүд хөлгийн толгой хэсгийг хангалттай эрчим хүчээр хангаж тэдэнд амьд үлдэх магадлал маш өндөр байгаа тул ярилцсны эцэст энэхүү аргыг хэрэгжүүлэхээр шийдцгээв. Гэхдээ гол асуудал нь үүнийг хийхээс өмнө манай хоёр Гияны зүүдийг олоод системийн кодыг авч сүүл хэсэгт байгаа бүх хүмүүсийг сэрээх шаардлагатай болж байлаа. Би хөдөг дээр хэнийг ч үлдээхийг хүсэхгүй байна. Бид өхөж болохч хүмүүсийг аврахын тулд зүүд рүү н орох ёстой. Мэдлээ Ахмад, би чадах бүхнээ хийх болно. Ийхүү манай хоёр 40 минутанд дамжихаар зүүдний ертөнц рүү н явж ордог. Мэдээж энэ хооронд ахлагч хөдгийн сүүлийг дэлбэлэх ажилдаа орох бөгөөд тэднийг нүдэ нээтэл Гияны төлөвлөгөө биелэлээ олсон бололтой зүүдний ертөнц гажуудсан байлаа. Зүхтаарай! Зүүдээр дамжиж явсаар залууг олж чаддагч кодыг тийм ч амар өгөхгүй нь ойлгомжтой. Чаддсан бол аваараа гэд хүссэн газараа шилжээд зүүдний ертөнцийг ёстой хүснээрээ удирддаг болсон байна. Гиян манай хоёрыг тоглоом шиг ийш тийш шидэн гажуудсан өнөөх ертөнц рүү түлхэж оруулах нь тэр. Болгоомжтой. Арай гэж манай хоёрыг буцаж иртэл бүх зүүдний цаг хугацаа зогсож өмнө хэлсэнчлэн Гиян өхөшгүй болж хувиран өөрийн ертөнцийг бүтээх тэрхүү хүч чадлыг авч чаджээ. Мэдээж Ахмад зогсоох гэдэгч зүүдний ертөнцид тэр хоёрт дийлдэх хэрэггүй болсон байна. Цаг дуусахт өхөж хүмүүсийг аврах итгэл найдвар тасрах энэ үед манай залуу системд алдаа байдгийг санаж
Хамгийн сүүлчийн арга болох өөрийнхөө амийг золиослон уг зүйлийн нэг хэсэг болон хувирдаг. Ши Тянбао. Хэрэглэгч Ги Яныг системээс устгарлаа. Ингээд манай залуу түүнийг ялсныхаа дараа Ахмадад ингэж хэлж байна. Ахмад, таны баруун нүдний шарах нэлээд хүнд харагдаж байна. Энэ бүхэн дуусаагүй гэдгийг хэлэх гэсэн юм. Тэр устгагдсан. Чи гарч ирэхгүй юм уу гэх үед энэ бүхний ард нуугдж байсан EMS системийн хиймэл оюун ухаан тэдний урд гарч ирдэг. Манай залуугийн олж мэдснээр тэд унтаж сэрээд маш хурдан сэргэж байсан. Бас Гиян гинтл мөөхөн болж хувирсан гэд хиймэл оюун ухаан хүлэг дээр хүмүүсийг устгахын тулд анханасаа энэ бүхний ард нуугдж байсан юм байна. Ерөнхийдөө хиймэл оюун ухаан Гияныг удирдан төлөвлөгөөнд ашиглажээ. Хэрв Гиян бодлоо өөрчилж кодыг буцааж өгсөн бол энэ хорон төлөвлөгөө нь нурах байсан аж. Чи түүнийг устгаагүй байсан ч гэсэн би түүнийг форматлах болно. Тэр хинт ч хэрэггүй нэгэн байсан. Би үүнийг хэлхийг чинь л хүлээж байлаа. Гиян, чи юу гэж хэлснийг нь сонсов. Юу вэ? Энэ зүүд байсан гэж үү? Тийм ээ. Ахмадад хэлсэн үгийг маань санаж байгаа бол би түүнд зүүд гэдгийг ойлгуулсан байгаа. Тэгээд Ахмад яаж мэдсэн гэж? Үүнийг хүн хоорондын ойлголцол гэдэг. Ши Тянбао баруун нүдийг маань гэж хэлсэн ч миний зүүн нүд гэмтсэн байсныг чи анзаараагүй бололтой. Яг тэр мөчид би ахлагчийн баруун бугуу гэмтсэн мөчийг санаад бид зүүдэндээ зүүдлэж байгааг ойлгосон юм. Тэгэхээр та хоёр намайг хуурсан байх нэ. Гияныг устгасны дараа надаар үннийг хэлүүлснийг одоо л ойлголоо. Ийхүү манай залуу хиймэл оюун ухаанаас ухаантай гэдгийг харуулж системийн удирдлагыг артаа авдаг. Гиянд буцаж явах хугацаа байгаа ч гэсэн энэ зүүдний ертөнцид түүнд бүх зүйл байгаа тул сэрээлгүй үрд унтуулж өгөхийг гуйгаад өөрийн хүслээр замхран модхон тэр. Кодын ачаар бүх зүйл буцаад хэвийн байдалтай орж хөлийн багийнхныг нүүлгэх хооронд манай хоёр хамтдаа тэндээс зүхтах гэдэгч манай залуугийн ярьж байгаагаар системийг форматлахаас нааш хиймэл оюун ухаан дахин идэвхжин хүмүүст аюуд учруулах тул баяртай Лиси маань хэмээн өөрийн ухамсараа үлдээн эндүлдэх шийдвэр гаргадаг. Ахмад ухаан ороод Ши Тянбаог сэрэх гэж оролдох боловч систем форматлагдсан учраас түүнийг амьд байгаа гэх ямар ч найдвар үлдээгүй байлаа. Ингээд Ахмад яаралтай удирдлагын өрөөрөөгүй. Тэд хөлийн сүүл хэсгийг дэлбэлээд сүүлчийн хүчээрээ солирын бороог аюулгүй өнгөрч манай залууд салах ёс гүйцэтгэдэг. Таван жилийн дараа. Ахмада, Ши Тянбао хэдий өөд болсон ч гэсэн систем форматлагдахаас өмнө Минг түүний ухамсарыг хуулж авсан байна. Та үүнийг уншуулад түүнтэй холбогдож болох юм байна. Уучлаарай. Та үүнийг хайж байна уу? Ахмада, ууцаагүй утсан байх шүү. Ийхүү кино тайлбар маань өндөрлж байна. Хэрв танд таалагдсан бол лайк дарж, Facebook хуудсыг маань фоллоу хийгээрэй. Харин YouTube суугаас маань үзэж байгаа бол subscribe товчон дээр дарж, дараачийн сонирхолтой кино товчлуудаа цаг арт TV үзэх боломжтой. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Удахгүй уулзцгаая. Түр баяртай.